За Иргэн Батуулд ундаг дугуйн спортоор хичээллэж эхэлснээр өдөр тутамдаа тогтмол унаж хэвшсэн байна. За ингэснээр замын төвжирлэлд хугацаа алдахгүй болж эрүүл мэнд сэтгэл зүйд нь олон эерэг өөрчлөлт гарсан гэлээ. За мөн тэрээр Төв аймгийг 20 удаа ундаг дугуйгаар тойрч нийтдээ 15 мянган км туулсан амжилттай байна. Маш олон өөрчлөлт гардаг юм байна. Энэ дээр нэгдүгээр төсвөртэй болдог. Хоёрдугаар энэ нуруу туруу гэж өвдөж байгаа хүмүүст хэлэхэд дугуй бол ямар ч асуудалгүй нурууны өвчин ангаадаг юм байна. Тэгээд цаг хугацаа хэмнэдэг юм байна. Ийм л өөрчлөлтүүд гарсан да. Манай гэр бүлийнхэн бол маш сайхан дэмжиж байгаа. Би сүүлийн энэ тэмцээнүүдээр дандаа төрүүлж байгаа. Сая санаандгүй байхад манай гэрээрээ хурж дэмцэнд би баяртай байна. Тэрээр 49 наснаасаа дугуйгаар хичээллэж эхэлсэн ч олон жил хичээллэж байгаа хүмүүсээс дутааргүй тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож байна. За хамгийн сүүлд дугуйтай Улаанбаатар өдөрлөгт оролцож сонирхогчдын 50-аас 59 насны ангилалд 20 орчим хүн оролцсноос Батуулд тэргүүн баригдсан байна. Талбар руу явъя гэхэд машинтай очихдоо 30 минут, буцаад ирэхдээ бараг 2 цаг зарцуулна машинтай явхад. Одоо бол энэ хоёрын хооронд би ирж очихын 10 минут л явна. Тэгээд нийт энэ дугуй унаж хугацаанд би Төв аймгийг 20 удаа тойрсон байна. 20 удаа тойрохдоо ер нь бол 100 км-д нэг 3 цаг 40 минут, 3 цаг 15 минут л явал тойроод ирдэг. Батуулдын адил дугуй сонирхогчдыг нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 10-нд дугуйтай Улаанбаатар өдөрлөгийг анхудаа зохион байгуулсан. За энэ жил тус өдөрлөгт дугуй сонирхогч 6000 орчим иргэн оролцсон бол 2026 онд цар хүрээгээ улам бүрт хэлхийг зорж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Жил ирэх тусам дугуй сонирхогчд бол нэмэгдэж байна. За тэрнийхээ хэрээр бид нар бас Монголын дугуйн холбооноос тэр тусмаа дугуй сонирхогчдоо зориулж дугуйн соёлыг түгээх нь их чухал болоод байгаа юм. Ялангуяа анх дугуй сонирхож байгаа хүмүүс маань бол ундаг дугуйг өөртөө хэрхэн зөв сонгох талаар анхан шатны мэдгэдэггүй. Тэгээ мөн зам тээвэрт оролцохдоо бид нар дугуйчид маань яаж зөв оролцох уу? Яаж дүрмээ барьж явах уу гэдэг талын мэдлэгийг бид нар бол оруулах зайлшгүй тэр хүмүүстээ одоо юу гэдгийг таниулж мэдүүлэх нь чухал болчиход байгаа. Энэ арга хэмжээ маань бол гол зорилго маань ундаг дугуй сонирхчдаг хүмүүстээ одоо ундаг дугуйн соёлыг түгээх зорилготой. Бүх насны ангилалд ер нь бол энэ цаашдаа бид нэр дугуйтай Улаанбаатар хот болёо гэсэн юм уриатаагаар зохион байгуулсан байна.